Тэгээд наадам гэдэг нэр өгчээсэн охиндоо. Хин гэдэг ингээд тэгэхээр наадамма гэдэг амар удаан хэл. Тэгээд арай түрэх болоог юм чи би 3-4 хоног явчаад ирээгээл. Тэгэл явсан. За энэ чи хизээр ямар ч яваад ирсэн төрчихгүй байх гэж бодож исэн чинь өвдөөс нэг 10-ны оройноос эхлээд өвдөд исэн л та. Тэгэл өөрөө бүрийгээл тэгж байж байгаа л шөнө 11 өнгөрөөгөл ерөнхийдөө айгүй ширүү өвдөж ирсэн. За тэгээд хажууд манай аав байсан болохоор аавындаа ороод ээжээ би өвдөд байна гэдгсэн чи юу яаж байгаа юм бэ? Төрөө яасан юм гээл тэгж. Үгүй нөгөө аяллаар ангийнх ажлынхантайгаа нөгөө салхинд гарна гэж явсан гээл тэгсэн чинь. Үгүй одоо өвдөд байна гэдээ ажихын хооронд түргэн дуудъя гээл. Тэгэл түргэн дуудаал 3 дугаар амжиг дээр очиод тэгэл үүрээр 4 өнгөрөөгөл төрж ирсэн. Тэр үед чинь өдөөсөө нэг их баригч сувлагч хоёр л байсан өөр хүн байгаагүй нөгөө баяр өслөөжсэн болохоор тэгэл эмчмэн үү яг үүрээр өстө төрлөө ямар буянтай яасан өөр хийн гээл бэлгшээгээл айгуу гоё хэлсэн. Үд боллоо байдгүй үдээс хойш боллоо тэгсэн танахаас эргэлт ирлээ гээл тэгсэн чинь манай нөхөр 2 өнгөрч явахад төшөөл цай авсарч өгсөн. Тэгсэн чи яга алга болчихоо гэсэн чи ямаа боогоод чамаа төрж авах би ямаа боогоо явж исэн штэ гээл тэгжсэн. Охинтой болсон наадмаа төрсөн гэд бөөн баяр байгаа юм чи. Тэгээд аав нь эмнэлгээс гараад наадам гэдэг нэр өгнө гээл тэгэхээр яах юм бэ эмэгтэй хөлтөд наадам муухай штэ гэсэн чи юу яриад байгаа наадам гэдэг нэр өгнө гээл. Тэгээд наадам гэдэг нэр өгчээсэн охиндоо. Тэгээ манай охин болохоор айгу нэрэндээ айгу дургу юу яриад ам би юм наадам гэдэг нэртэй болохгүй хүн болгоно намайг чи наадмаар төрсөн юм уу гэдэг идэв штэ. Би хонгорцол гэдэг нэртэй болмоор байна гэл айгу тэгдэг байсан. Тэгээд тэгвэл чи том болоод нэрээ солиулахгүй юу гэсэн. Би том болоод хонгорцол гэдэг нэртэй болно гэл манай охин тэгдэг байсан. Ямар гоё биелэг дэмэрлэлтэй ямар гоё наадмын өдөр төрчтэй яасан гоё юм бэ гэл тэрийгээр жимч нар тэгэл хамт нөгөө төрсөн хүүхнүүд урт хойно төрсөн хүүхнүүд чинь бөөн баярлалсан надад. Яг би яг яаж төржсэн мэ гэж юус асууж байгаагүй юм. Би яг анх удаагаад сонсож байна. Тэгэхээр яг ийм айгуул гоё л санагдаж байна л та ингэжсэн тухай төржсэн сэтгэл гэд ингээ ярьсан чинь амар гоё л санагдд юм байна. Нөгөө хүмүүс хин гэдэг ингээл тэгэхээр наадам гэл тэгэхээр дандаа хоёр асуудаг. Хин гинэ гэл тэгэхээр наадам гэл дандаа тэгдэг. Тэгэл ёстой нөгөө найзуудаа дандаа тэгдэг гэсэн аахгүй. Би наадмаар төрсөн. Тэгэл нөгөө наадмаар төрөхөөр дандаа л нөгөө нэг аавын нутаг руу явцдаг. Тэгэл нөгөө найзуудтайгаа ерөөсө төрсөн өдрөөрөө уулзж байгаагүй болохоор тэгэл би өстө наадмаар шал тэнэг өдөр төрсөн. Тэгээ дээрээс наадам гэдэг нэртэй гээл тэгэхээр найзууд үгүй чи ямар азар чамайг чи шинэ жилээр төрөөгүй юм. Шинэ жилээр төрөөд ёол гэдэг нэртэй хүн байж тэ чамайг ёол гэдэг нэрлсэн бол яах байсан ч гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг тиймэрхүү амар их тохиолддог. Тэгэл хүмүүс яагаад чамайг наадам гэдэг 7 сарын 11-нд төрсөн юм уу гэж дандаа тэгдэг. Тэгэхээр тийм 7 сарын 11-нд төрсөн гэх. Тэгээ ер нь яг жоохон том болоод ирэх тусам ер нь яг нэрэндээ одоо дуртай болж ирсэн гэх юм уу. Яг хүмүүс дандаа нэрээ 2 удаа хэлдэг болохоор хүмүүс хин гэдэг ингээд тэгэхээр наадамма гэдэг амар удаан хэлдэг. Тэгээ ямар гоё нэртэй наадмаар төрсөн юм уу? 7 сарын 11-нд төрсөн юм уу? Тэгэхээр тийш тэг яг 7 сарын 11-нд төрсөн. Ямар гоё бэлгэшээлт ямар гоё өдөр төрсөн. Тэгээд наадам гэдэг нэртэй ямар гоё ингээл дандаа тэгдэг. Тэгээд тэрнээс нь хойш ер нь хонгорцол гэдэг нэртэй болъё гэж бодгоо байсан. Оо ямар гоё юм тгүүлстэй чи стаацтай юм ба шүү. Гэтэ нэг бодлоо азтай юм шиг хэрнээ азгүй би чинь төрсөн өдрөөрөө ерөөс торт идчихэж байгаа гэж дандаа наадам болохоор нөгөө ихэнх юунууд чинь хаачдаг. Тэгэл тэр үед чинь бас торт морд их ховор байдаг байсан. Одоо ч гэсэн ер нь бол яг тийм урдчилж нөгөө бүр аваад яг хотод одоо би бол сүүлийн одоо хамгийн сүүлд хизээ яг төрсөн өдрөөрөө торт яг 11 торт идчихсэн бараг л сандгүй. Гэтэ нөхөртөөгөө суугаад яг хадам аав ээжтэй цуг бөөнөрөө нэг юу хөдөөнийг явж байхад бас яг манай хамаатны ихч бас яг 7 сарын 11 төрсөн гэд. Тэгээ би тэгэхэд зүүн хараад очиход яг тэндээ нөгөө нэг торт хийдэг хүн байдаг гэд яг анх удаагаа яг төрсөн өдрөөрөө хөдөө тэгээ яг шин торт яг үлээгээд идчихсэн. Тэр бас ерөөсөө мартагддаггүй юм байна. Миний төрсөн өдрөөр тэгэж ярих юм бол Монгол улс даяараа миний төрсөн өдрийг тэмдэглэж гоё солиот бууддаг шүү заа юу гэж дандаа тэгэж ярьдаг. Тэгэл гоё юм уу гоё ингээл ээж аамаа бас тэгдэг. Одоо ингээс орой болохоор угаасаа нэг стадион дээр талбай малбай дээр ингээл нөгөө нэг солиот буудуулдаг ш. Тэгэл угаасаа манайх нөгөө дархид байдаг амар харагддаг.
Тэгэл за миний охины төрсөн өдөр болж ийн одоо ингээд сайхан солиот буудаж ийн харж байгаас ингээд миний охинд зориулаад ингээд гой солиот буудаж байгаа шүү гэж айгүй хэлдэг байсан хүүхэд байхад нэрээ. Тэгээ асууж аав та яагаад надаа наадам гэдэг нэр өгсөн намаа хүүхдөө шоолоод идэг шал тэнийг нэртэй гэл тэгэхээр гой штэ миний охин юу гэж тэнийг үжээд наа чин наадмаар төрөөд наадам гэдэг нэртэй хүн Монголд чи ганцаархнаа заа юу гэл дандаа тэгдэг. Тэгэл би наадам гэдэг нэрэндээ дургу гэл тэгэхээр чи том болохоор нэрээ солиулаарэ би бол нэрээ чи салахгүй шүү гэл дандаа тэгдэг байсан. Тэгээ нөхртөөгөө бас яг анх наадмаар танилцж ирсэн. Яг найзуудаараа би тэгээд нөгөө талбай дээр хэд чин яг нөгөө ихч ер нь бас нөгөө ихч хотод байдаг байсан болохоор би тэгэхэд хотод заавал зайшгүй байх шаардлага гараад тэгээд яг тэр жил хотод нөгөө наадмаар орой тоглолт үзэж найзуудаараа явж байгаад тэгээд анх танилцж ирсэн. Тэгээл нөгөө нэг таньдгүй байсан болохоор чи ингээд цуг байжгаад гинт нэг мэдсэн чи пүг гэдээ алга болсон байсан ш. Нэг ховор нэртэй охинтой наадмаар анх танилцчаад тэгээд нэг мэдсэн чи явцсан байсан гэж тэгж ярьдаг ш. Бас их сонин түүхтэй битэрийн яг анх танилцчихсэн түүх гэх юм бол манай том банд болохоор яг нэг 2 дугаар ангитай илүү 3 дугаар ангитай ээж таныг яагаад юу наадам гэдэдیں۔ Өөр нэр бэдгүй мүү танд гэдэг чийсэн мөгдөг. Үгүй ээ ээж нь ингээд 7 сарын 11-нд ингээд Монгол улсын яг ингээд нөгөө наадам гэдэг ингээд юм баяраар улсын их баяр наадмаар ээж ингээд төрсөн байхгүй юу. Тэгээд төрөө өвөө надад наадам гэдэг нэр өгсөн байхгүй гэдэгс чи тийм үү би таныг наадам гэдэг ахын өөр ингээд яг бидний дууддаг шиг ийм нэр бэдгүй бах та гэд ингээд надаас нэг тэр өөр нэр танд бэдгүй мө гэж би бодоод ирсэн. Тэгээ наадмаар төрсөн болохоор таныг наадам гэдэг юм биш те ээж гэд нэг тэгэж асууж ирсэн. Тэгэхээс багууд бол одоохондоо их сайн ойлгохгүй хаа мэдэхгүй байгаа хэл гэж бодоод байгаа шүү дээ. Одоо ингээд наадам төхөд ирэхээр ингээд наадам гэдэг үг хэллэг нөө хүмүүс айгүй хэлдэг ш. Наадмаар тэгин наадмаар ингэн гэл тэгэл нөө хүмүүс хоорондоо юм ярьж ангууд наадам гэл тэгэхээр гэл би дандаа тэгдэг чамааг яриаггүй наадмын амралтаа ярьж ич гэдэг юм уу. Ерөнхийдөө яг наадам төхөд ирэхээр бүх хүмүүс наадмаар яах вэ? Наадам гэл ингэхээр нөгөө хэрэг дуртай болохоор наадам гэл тэгэхээр гэхээр чамааг яриаггүй наадмын амралт ярьж ич гэдэг юм уу. Ер нь яг наадам төхөд ирэхээр нөгөө хүмүүсийн уур амьсгалдаа ялангуяа яг Монгол ингээд улс даяараа тэмдэглэдэг болохоор улсын их баяр наадам гэдэг утгаараа нөгөө олон хоног амардаг. Тэгээд бүх хүмүүс ерөнхийдөө яг энэ цаг үеэр нөгөө гэр бүлдээ цаг заваа зарцуулдаг учраас олон хоног ингээд яг дараалж амардаг учраас гэр бүлдээ цаг заваа зарцуулдаг ийм сайхан гоё баяр өргөн дэлгэр тэмдэглэдэг ийм сайхан баяр болохоор ягаад ч юм ингээд наадам төхөд ирэхээр угаасаа за олон хоног амарна. За энэ жил хаашаа явах вэ? Яг ингээл тийм бодол маш их төрдөг. Хүмүүсийн ярианд дунд ч гэсэн дандаа л наадам гэдэг. Одоо ч гэсэн тийм. Ажил дээр ингээл наадмаар ингээл тэгэхээр юу чамааг яриаггүй. Чи ер нь өөр нэртэй болооч арай нэг жоохон юу муудуулдаг галзуу малзуу ч гэдэг юм чамд нэг наадам гэдэг нэр арай жоохон зөөлдөд байна гэж манай ажлынхаа айгүйх тэгдэг. Чамд нэг галзуу шармарч гэдэг юм нэг ийм хүл нэр өгчмөр санагтаад байгаа. Зөв нүдэн гялалзаад өөдөөстэй арайтал зүгээр гэдэл тэгдэг. Тэгэхээр наадам төхөөд ирэхээр угаасаа ягаад ч цаанаас маш их тогтолдог. Гэр бүлтэй болоод ирэхээр яг ингээд нөгөө үр хүүхэд хань нэжилгээ явах болохоор яг үнийг ихэд ээжийг үнэхээр мартчихдаг юм байна. Яалтчгүй ингээд нөгөө хаач явж байсан яг төрсөн өдрөөрөө баярлаа ингээд төрүүлсэнд баярлаа тань ч гэсэн ингээд төрүүлсэн өдрийн минь төрья гэдэг ээжтэй минь хүрэгдэлтэй. Гэхдээ ингээд нөгөө хамт яг биетээрээ яг цуг байж одоо гой дурсамж бүтээж байхыг айгүй хүсэж байна. Юу н ихвэ эцэгч вэ амар хардаг юм байлээ шүү дээ. Өөхтэй гол нь ш нөгөө бэлэг сэлтэнтэй гол биш. Ингээд зүгээр сэтгэлээсээ ингээд ярихад айгүй гоё байт юм байлээ. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе охиндоо. Төрсөн өдрийн минь хүргэе. Эстэ баяр хүргэе. Яамаа мөндөгиндэ. Төрсөн өдрөөр нь танилцсан. Би чинь бас их одоо нэг шооч гэх юм уу жоохон тийм наадам гэж яадыг гэх анх танилцаад нэг тэгжил байсан. Тэгээд энэ хүнтэйгээ ингээд одоо тэр цагаас хойш ханилаад 15 жилийн нүрийг үтсэн байна. Тэгээд 15 жилийн хугацаанд 4 сайхан хүүхдийн эцэг эх болж өдийг хүртэл амьдарч байна да.
наадам төхөөд ирэнгуут чинь дандаа миний хань хийсэн хуушур байгаа шүү дээ. Наадмын өшөр, цаашаа жаасан наадмын өшөр гэл. Тэгэхээр чинь би бас явуулаад энэ ээж чи өшөө өшөр байна, ээж чи өшөр байна гэхээр ээжинд хуушур ирсэн юм, ээжинд хуушур ирсэн, энэ танаа хуушур юм, энэ таны хуушур юм уу гэл. Тэгдгээ. Тийм бас хөгжилтэй юмнууд наадам гэж бас хүмүүстээ ингээд танаа эхнэрийг манай эхнэрийг наадам гэдэг чинь тэгэхээр бас ингээд гэдэг нь 7 сарын 11-нд төрсөн шүү дээ гэхээр бас тийм үү ямар гоё нэрвтэй. Одоо ер нь хүмүүс ихэнх нь айгүй гоё яасан гоё нэртэй ингээл тэгж бэлгшээдэг. Наадам багтай яах вэ гээл бас аавдаа тэгж тэгэхэд тэр үед бол аав бас юм бодцсон л байгаа. Алцыг харцаа аав нар чи алцыг харж өгж байгаа шүү дээ. Алцыг хараад за тий алцтай нэг ингэж нэг ярьцдаг өгнөө гэд өгсөн чинь билүү бид нэр мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бол наадам гэдэг нэр бол их учир утгатай. Миний хувьд бол бүр маш их учир утгатай. Өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobi Home